сайн байцгаана уу манайхаа хагас өдрийнхөө ээлжид ярилцгаараа би та бүхэнд нэгэн өвдмөц бүсгүй дайн усаас урьж оролцуулж байна. Манай жаргал маань амьсгалаад өөрөөгөө имжилсэн бүсгүй байгаа. За тэгээд 10 жил дайн устаа бариад заслын газар ажиллаж байгаа өөрийн гэсэн туршлагатай бас амьсгалын аргаар хүмүүсийг өөрсдөө имжлэхэд нь тусалдаг юм гайхамшигтай бүсгүй байгаа. Тэгээд жаргал маань өөрийгөө танилцуулах уу? За баярлалаа санаа минь подкастт орж оруулсанд хэрэг баяртай байна. За намайг жаргал гэдэг. Би дайн усад ирж ажиллаж амьдараад баг 24 жил болж байна. За тэгээд дайн усад мэдээж гэр бүлийнхаа хамт бусдын л адил бас гадаад руу бид нар бүгдээрээ зорж исэн тий. Тэр утгаараа би бас тэр 2001 онд гэр бүл хамт ирж исэн. За тэгээд өөрөө энд улсад одоо ажиллаж амьдрахынхаа зэрэгцээгээр өөрийн сонирхол болох бариа заслыг краниосакрал терапи гэж нэрлэдэг. Монголоор орчуулбал арцэг тархи нугасны ажилтгийг засахын бариа гэсэн чиглэлээр ажилласан юм шиг. Тэгээд энэ бариагаараа одоо өөрийнхөө хувийн эмнэлэг байгуулаад энэ улсад ажиллаж байна. За хоёулаа өнгөрсөн жил танилцчихсан шүү дээ тий. Тэгээ өнгөрсөн жил танилцж байхад манай жаргал надад ингэж ирчихсэн. Бид нар ингээд нөгөө нэг амьсгал авахтаа одоо бид нар амьсгал авахтаа зүгээр ингээл манай хамгийн ихний подкастт орж ирсэн шинэ ч гэсэн яг бид нар амьсгалаа аяг дутуу авдаг. Ингээд нэг энүүхэн хэсэгтээ амьсгал аваад ингээл өнгөрчдөг. Гэтэл тэгж дутуу аваад байгаа учраас бидний биеинд нэг асуудал үүсээд идэгэ гэж ярьжсэн. Тэгээд жаргал одоо ингээд юу гэж ярьжсэн бэ? Бидний биеинд байгаа маш олон асуудлууд маань булчингийн чангалаас болоод үүссэн гэдэг. Тэгээд бид нар амьсгалаар дамжуулаад энэ тийм чангарсан байгаа булчингуудаас суллахсны үр дүнд бид нар ингээд биеэ эмчилдэг ийм өвгмөц аргын тухай ярьж тэгээд тэр үед бол би юм ерөөсөө сонсож байгаагүй. Тэр нь тэгээд яадаг ингээд чамаас аюу асуудаг гэстэй яадаг гинэ амьсгал яасан гинэ булчин яасан гинэ тэгээд би ч өөрөө ингээд нөгөө нэг хүзүүний энэ булчин чангарцсан, нурууны энэ булчин чангарцсан тэгээд тэрийгээ ингээд бүр ингээд амар чангараад ирэхээр нэг ингээд илч мэлч нэг ингэсгээл тэгэл нэг массажны машин байдаг штэ. Тэрийг ингээ 2 3-ыг авчин тэргүй нэг хэсэг даарч ингэж байгаа л тэгэл арай жоохон тавигдангууд нь тэгэл хайчдаг л баахгүй юу. Компьютерийн арт бас удаан хугацаагаар суун тэгэл мэдээ суухаар чи ингээл хүзүү толгой хөшин тэгээд ингээд яг гоо сайхны зүгээсээ бодоод үтсэн ч гэсэн энэ булчин хөшөд тахаар бид нар бол тийм гой сайхан байх бас нүүр гой сайхан байх аргагүй юм билээ шүү дээ. Тэр яг амьсгалаар дамжуулаад гэдэг нь яг юу гэсэн үг юм? Яаж амьсгалахын энэ эмчилгээний мань учир чанц нь яг хаана байгаа? Яг хаана байгаа? Мэдээж бид нар цаг минут секунд болгонд амьсгалж байгаа шүү дээ. Амьсгалахгүй удаан бай бид бүгдээр өхөн энийг бол мэдчихэж байгаа. Тэгэхээр амьсгал гэдэг ярихлаар ойлгомжтой угаасаа бид амьсгалаад байгаа шүү дээ. Одоо бас яаж амьсгал гэх гээд байна гэж яриад байна. Тэгтэл зөв амьсгалт гэдэг бол үнэхээр маш чухал байдаг. Хэрхэн яаж амьсгалж байна гэдэг. Мэдээж хамраараа аваад хамраараа гаргаж байна. Энэ бол бидний амьсгалын зам. Зарим нь гэтэл хамраараа аваад амаараач амьсгалаа гаргаад байгаа ч хүмүүс байдаг тийм. Гэтэл зарим нь яаж вэ? Амьсгал ингээд аваад гаргаж яхад баг аваад ингэж дараагийн бараг бушуухан шиг гаргаад ч юм уу тийм. Бүр ингээд айхалцсан өндөр амьсгалтай явж байгаа ч юм байна. Гүнзгий амьсгал авдаг гэхлээр гүнзгий амьсгалж авч чадахгүй энд ирэл зогсчдаг хүмүүс ч байна. Гэвч тэр янз янз байгаа байхгүй юу? Тэгээ энийг би болохоор өөрөө нэг бариагаар хүн барьж яхад завсрал ажиллаж байгаа юм л да. Тэгээд бие сайхан сулал гэхлээр сулж мэдэхгүй байв. Чангарцсан учраас тэрийг тавиулж мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэл яалтчгүй л одоо амьсгал руу орсон л та одоо бариагаа хийхэд тулд яалтчгүй амьсгалаа бодлоо би. Тэгээд бид нар амьсгал авахд одоо ингээ анзаараад үзээрэй. Чэйжний булчингууд ингээ чангарч байгаа. Одоо ингээ гүнзгий амьсгал авъя. Тэгэхээр энэ өрцний булчин буюу энэ цэжний булчингууд ингээ дэшээ хэвлийн булчингууд ингээ бүгдээрээ ингээ чангарч байна тийм ээ. Тэгвэл яг нь амьсгал авч явахдаа энэ булчингуудыг эсрэгээр нь сулж чадвал бид нэр гүнзгий бүр хэвлийгээ дүүртэлнэ. Одоо гүнзгий амьсгалыг авч
чадна гэсэн үг байхгүй. За тэгээд гүнзгий амьсгал авахын учир шалтгаан юу юм гэхээр амьсгал авж иж хүчил төрөгч буюу байна. Биеийн бүх захын эргэтэнгүүдэд гүйцэд очдог байна. Жирийн амьсгалдаа бид нар уушгийнхаа зөвхөн 30% амьсгалдаг гэж бодглохлоор бүрэн гүйцэд амьсгалж чадахгүй байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр гүнзгий амьсгал авах гэдэг бол хамгийн чухал. Авахта зөв амьсгал авах. Энэ бол маш чухал гэдэг. Хэрвээ та гүнзгий зөв амьсгалж чадах юм бол таны одоо авах чаа хүчил төрөгчүүд эргэтэнгүүд гүйцэд очиж чадна. Тэгэхээр ялцчгүй энэ амьсгалын дасгалыг сурах хэрэгтэй байгаа юм л да. Өнөөдөр бид нар энэ иргэн дараа орчин нөхцөл маань маш их завгүй болсон байна. Амьдрал нь завгүй болсон байна. Сатаарах юм маш ихтэй болсон байна. Бараг амьсгалж байгаа үгүй гэж мэдэхгүй болцсон шахав те мартсан те явж байгаа үе зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр ийм байх тусмаа бид нар амьсгалах нь айгүй чухал байгаа байхгүй. Өдөр тутмын ганцхан цаг ийм амьсгалын дасгалыг нэг гүнзгий амьсгал аваад энэ биеийн хүчил төрөгчөөр хангах чадхад ядтал өдөртөө өөрөө хүчил төрөгч нэг хангаад нэг арай нэг амьсгал нэг гайгүй болох юм би. За хүчил төрөгчөөр ч яг хангагдчихсан юм. Тэгээд ингээд дандаа гүнзгий амьсгал аваад яваад байгаа. Гүнзгий амьсгал гэхэр чинь нөгөө нэг байж байгаа хүмүүс за гүнзгий амьсгал аваарэ гэхэл л авдаг шүү дээ. Юу нь тэр нь тэгээ ижилдээ хитэн ч удаа ч юм. Бясалгал хийдэг, йог хийдэг, айсэл тасгал хийхээр за тэг гүнзгий хангаад гүнзгий амьсгал аваарэ гэхэл юу нь санаж авдаг. Гүнзгий амьсгалыг баг авдаг шүү дээ. Тэр дандаа ингээд гүнзгий амьсгал аваад яваад байх хэрэгтэй. Бас дандаа жирийн амьсгалж байгаа амьсгал маань өөрөө их удаан гүнзгий байх хэрэгтэй юм. Яг одоо бид нар энэ амьсгалын дасгалыг хийгээд сурчих юм бол биемийн аяндаа өөрөө сурчдаг байна. Тэрийг аяндаа зохицуулж идэг зүйл. Бид нар бодоод байх шаардлагагүй. Авсгал авах ёстой гэдээ ингэ бодоод байх шаардлагагүй. Хэрвээ амьсгалын дасгалыг өдөр болгон хийгээд сурчих юм бол аяндаа гүнзгий амьсгал буюу юу гэдэг юм бэ? Тэр одоо булчингууд системүүд өөрсдөө ингээ аяндаа автоматар ажиллаж сурчдаг гэсэн. Тэгэхээр энэ дадал зуршлыг бид нар бий болгох энэ аягүй чухал. Тэрнээс гадна нөгөө амьсгал гэдэг маань одоо юу гэмтэй бид нар ингээл амьсгал авч байгаад ингээ булчингууд ингээ чангарч штэ. Тэгэхээр булчин чангарсан үед хүчил төрөгч энэ чангарсан булчингууд энэ харьс судас бүх юм агшиж гэсэн энэгээр гүйцэд явж чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чангарсан юмэр эсрэгээр нь тавиулж сурах гэсэн. Мэдээж одоо бас мэдээж дээ бид нар уурлах, бухимдах, стресст үед бидний амьсгал айгүй хурдан болчихдог шүү дээ. Бараг толгой лугшаад хамаагүй юм би чангараад л одоо ингээл эхэлдэг шүү дээ амьсгал авах юм шиг. Энэ юу гэж нөхлөө бүх хүчингууд агшаад чангараад судснууд агшаад ирэхлээр яаж байна? Хүчил төрөгч гүйцэд очихгүй болоод амьсгал хурдан болж эхэлж гэсэн. Тийм болохоор бид нар өөрөө амьсгалаа аваад гүнзгий аваад биеэс сайхан суллаас сурцсан үед ядахнаа л уурлах, бухимдах, стресст үед ядахнаа өөрөөгөө удирдах чадвартай болоод эхэлдэг байхгүй. Уурлах үед тэгвэл нөгөө бид нар уурлаад бие чангалж айх мах үуч бие чангалчгууд бие чинь нөгөө хүчил төрөгчөө хангалттай амийг авахын тулд бид нар хурдан амьсгал хийх юм. Тэ одоо тэгэж шүү дээ нэг зүйл чангарчлаа гэсэн. Тэ дээрэс нь мэдээж уурлах, бухимдах гэдэг чинь хүний сэтгэл санааны асуудал шүү дээ. Тэ энэ бол бидний бодол сэтгэлээс үүсэж байгаа асуудал. Тэгэхээр ийм одоо сэтгэлийн хөдөлгөөн ингээд реакцууд ингээд сөргөөр гарсан үед яг нь бидний олчин агшин шууд би хамгаалах рефлекс мэд бий болно гэсэн. Цочих, уурлах, бухимдах янз бүр үедтэй тэр үед шууд агшдаг байхгүй. Яг нь тэр үед хүчил төрөгч бидэнд дутагдж эхэлдэг буюу хүн хүчтэй амьсгалж эхэлдэг. Ойр орхон хурдан амьсгалж эхэлдэг гэсэн үг тийм. Тэгээд тэр чинь нөгөө нэг одоо ингээд булчингууд чинь одоо би нэг олон жилийн өмнө анх ширэж яваад за одоо амьсгалаа ажиглаарэ гэсэн чинь амьсгал авахтаа гизээ тааш нь болгоод гарахтаа түмбийлгээдсэн байхгүй. Тэгээд тэр үед л энэ чинь амьсгал авахтаа гизээ түмбийтэл нь авах юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ одоо ч хүртэл юм бараад гэж хэлдэг өдөрч юм да. Тэр үед сонсол өнгөрцөн шүү дээ. Тэгвэл
одоо хоёлаа дээр ярьжсэн шүү дээ. Тэр нөгөө жижиг энд тийм чангарсан том жижиг булчингуудыг амьсгалаад дамжуулаад зөв амьсгалаад дамжуулаад суулгахаар хүний бие ингээд эрүүл болдгоо гэж ярьжсэн шүү дээ. Тэр нь тэгвэл яаж холбогдоод? Тий. Би түрүү хэлсэн шүү дээ нэг амьсгал авах үедээ бид нар булчингаа соллож сурах эсрэгээр тэгэхээр эхлээд арга техникийг сурах нь шүү дээ. Амьсгал авахд агаар хийгэр дүүрж байгаа учраас булчингаа сулаад хэвлийгээ одоо төмбөлөх юм шүү дээ. Гэхдээ төмбөлөх гэхэлэр бид нар чангалаад ингээд шахаад байдаг. Тэгэхгүй нь зүгээр сул тэр агаарыг чөлөөтэй оруулахад хэрэгтэй гэсэн. Төмбөлөх гэхээр нэрээ шахаад төмбөлөгчдөг шүү дээ. Тэгэхээр бас орохгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр булчинг сулж ээж энэ хүчил төрөх буюу агаар чинь бидний хэвлийгээр дүүртэл орж чадчих байгаа байхгүй. Тэгээ амьсгал гарахтаа агаар яг нь шахагдаад хүяас гарч байгаа. Гэхдээ булчинг ерөөсөө тэг чангалж агшаахгүйгээр зүгээр сайхан сулж гаргаж сурах хэрэгтэй л гэсэн. Энд бас мэдээж техник хэрэгтэй л дээ, арга техник хэрэгтэй гэсэн. Энийг зүгээр нэг сонсоод ойлгож за гэд ингэж байгаа. Тэгээд маргааш нөгөөдөрөд мартчихна. Энийг бол тэгээд шууд ойлгочлаа. За тийм байна гэд хичээд сурна гэж үзэж байдаггүй. Энэ заавал дадлах. Ер нь бид нар хүмүүс бид нар чи ер нь дандаа дадал зуршлаар юм байдаг хүмүүс үү те. Тэгэхээр дадал гэдэг юмыг байнгын хийжиж үүсдэг учраас амьсгалын таслыг байнгын хийжиж энэ дадал гэдэг юм би бол. Миний хувьд гэх юм бол би 2000 онд биш. Тэгээ 2000 онд Ширээ Равишанкарын амьсгал амьдрах ухаан таслалд анх сууж байсан. Амьсгалын таслалд. Тэгэл тэрнээс хойш ер нь энэ дасгалыг байнгын хийжсэн. Гэтэ яг бүр нэг тогтмол одоо бүр яг өдөр болгон хийжсэн нэг үгүй алдан оноо бас заримдаа болоод ч юм те тэгж явж хагаад 2013 оноос харин өстө өнөөдрийг хүртэл яг тогтмол өөртөө өдөр болгон хийж байгаа. Тэрний үр дүнг үнэхээр бас өөрөө мэдрээд өөрийгөө баг ангааж идгэж чадсан гэж хэлж болно. Энэ амьсгалын таслаар гайхалтай. Одоо би 2000-ад оны ихэрл явсан юм байна л да ширээ. Тэгээд хүн болгоно л яваал айгуу гоё. Бодвол ажил хийгээд стресстэй л байсан юм шиг байна. Тэгээд тэр үед очиж ирсэн аахгүй. Тэгээд нэг 3-7 хоног заавал дасгалаа хийгээд штэ. Тэгээс 3-7 хоног дасгалаа хийгээд тэгээд нөгөө нэг эхлээл удаан амьсгалчаас дараа нь хурдан болоод бүр хурдан болчихдаг ш. Тэнгуут нэгээд таглагч байгаа юм шиг. Ингээл надад айгүй төвөгтэй санагдаад бүр арай 3-7 хоног хийгээл тэгээл юм байсан. Тэгээд тэр айгүй хурдан амьсгалаад идэг надад айгүй төвөгтэй санагдаад. Энэ өстө бүтэхгүй юм байна гэж болцсон. За тэгээ өнгөрсөн жил чи нөгөө нэг юу яддаг штэ онлайнаар хүмүүстэйг энэ амьсгалынхаа арга техникийг зааж өгдөг штэ. Чиний нэг өдрийн уулзалтанд чи ороод тэгээ яг чиний тэргээр амьсгалсан чинь нэрээ шал ондоо байсан ахгүй юу? Тэгээ яг сая чиний хэлснээр яг л тийм л юм байсан. Ингээл амьсгалах юм байна гэл одоо ч өдөр болго амьсгалаад байдаг юм болсон. Тэр өдрийн амьсгалаа маргааш нь жоох амьсгалаа тэгэл юм мартсан. За дараа болыг л орхицсан. Хүмүүс би болохоор чамтай ярилцаад үнэхээр үр дүнд хүрэх юм байна гэдгийг ойлгоцсон мөртлөө тэгээ яг дадал болгоогүй тэгээд орхицсан. Надаа илүү чухал юм байна ч гэдэг юм те хүмүүс орхицсан. За тэгвэл 2013 оноос хойш ширэгийн амьсгалын тасгалыг хийж байгаа юм тий. Тэгээ 13 он жижиг юмс өөрөө дайнда яг юм бариа засгийн чиглэлээр сургууль соёлын төгсөөд өөрийнхөө газрыг нээсэн шүү дээ. Хизээ сургууль төгсөөд хизээ эмчилгээнийхээ газрыг нээчихв. 2011 онд би яг энэ бариа засгийн сургуульд сурч одоо мэргэжлийг эзэмшээд тэгээд 13 онд төгссөн. Тэгээд 15 оноос эхлээд яг өөрийнхөө эмнэлгийг байгуулад, хувийн эмнэлгээ байгуулад яг энэ бариагаар явж байгаа. Амьсгалын дасгал маань 2000 онд би энэ дайнд ирж байгаад энд энэ төвд лам өнтөө энэ тхийн нэг бүддийн гэдэг төв газар уулзж байсан. Тэгээд тэр хүнээр анх өөртөө нэг бясалгал гэдгийг заалгаж ирсэн. Тэгээд анх нэг бясалгал гэл ингээхлээр нүдэн айнаас гон ингээд удаан суглаар ямар хэцүү ч юмтэй төвхтэй ч юмтэй л те хизээ дуусгал яадаг байлж гэдэг юм айгүй хэцүү байдагсан байхгүй. Тэгтэл тэр хүн надад хэлжсэн байхгүй.
бясалгал гэдэг чинь нүдэн анд суухын нэр биш ээ. Энэ бол зөвхөн чиний төвлөрөл гэж хэлж байсан. Зөв амьсгалыг аваад төвлөрөх. Энэ чинь л бясалгал гэдэг чинь баггүй. Тэгээд тэр үнтэй анх заалгаад зөв амьсгалын дасгалыг сурцсан байсан. Дээрэс нь төвлөрөл гэдэг юмыг тэр хүнтэй одоо дасгал хийж анх тэр бясалгал гэдгийг сурч ирсэн. Тэгээд ер нь мэдээж бясалгалыг бол ер нь байнга хийж ирсэн. Амьсгалын таслаач, хаяа нэг хийгээл амь бясалгалаач голцоо хийгээл ингээл аминд л одоо өөрөө өөрийгөө эдгэх гэж яваад байгаа юм. Би чинь ер нь айлын 11 хүүхдийн 10 дахь нь байхгүй. Тэгэхээр ер нь хамгийн их нэг эмнэлэг твтдэг, өвддөг хүүхэд нь би байсан. Нөгөө жагаа чи эмнэлэг твтсэн л гэдэг баг тийм болтлоо. Улиг болтлоо тий. Байнгын жилийн жил шахуу эмнэлэг твтдэг тийм би султаа хүүхдсэн байхгүй. Тэгж явж байгаад анх тэр 2000 онд амьсгалын дасгал суугаад тэрнээс хойш ер нь өөрөө өөрийгөө тэгж яаж хангааж идэх хөвгдөг тал дээр л эрэл хайгуулна гэсэн гэж болно л та. Тэгэл бясалгал хийж үзсэн, йог хийж үзсэн, тэгэл амьсгалын таслаа хийж үзсэн гэл. Тэгж явсаар агаад одоо өнөөдөр бол ер нь гэр дотор хамгийн эрүүл хүн би л баг шиг шүү дээ баг. Тий. Одоо би 52 настай. Тэгээ 52 настай гэхэд өвдсөн хавцсан юм жаалга байна тий. Би аюул сарал сайхан явж байна. Энэ бол тэгэхээр амьсгалын дасгалыг гайхамш гэж бодчих. Харин яг чамаас асуух гэсэн яаж яваад амьсгалын дасгал болоод баримтсал болоод хүн дэмжилдэг болчихваа гэдээ асуух гэжсэн. Нөгөө багтаа эмнэлгээс салдах баг сар болгоо явцдаг тийм хамгийн бие мөрдөө хөтөсөн юм. Тэгээ бүшүүлтэй одоо болио энэний нэг хүчин олъё гэд тэгээд өөрийнхөө асуудлыг шийдсэн гэдэг түүх чинь яг надад маш гоо сонирхолтой санагдаад гэдэг баггүй юу? Ер нь. За тэгээд чи надад ярьчихсан би ингээл төв ламаас авчлал гэдээ сурчсан. Тэрийг жоохон татгалзаад өгч нэг зураг мураг зурдаг. Нэг будгийн байрдаг байсан gibi. Тий. Тэр хүн өөрөө бурхан бүтээдэг хүн байсан байхгүй. Тэгээд дайнд энэ буддийн төв дээр ирж тэр юунд нь юудаг монголоор ч ганд сүн гэдэг л өгдөг л бай. Тэр газар дээрч бурхан бүтээх гэдэг. Хийд тий. Бүтээх гэж иржсэн байхгүй. Тэгээд анх ингээд очиод танилцаад гэсэн чинь Монголоос ирсэн гэсэн чинь намайг айгүй сүрхээ татансаж өгтал хүлээж авч уулзаад. Тэгсэн чинь маргааш нь сахилч чи надад цагийн бурхан бүтээлцээрэй гэсэн чи би өстой амьдралдаа анхтайгаа нэг удаач би биер барьж үзээгүй юм шүү дээ. Яаж би бурхан ингэж бодож сорно би чадахгүй гэсэн чинь хамаагүй чи маргааш сахилээд надад цаг бурхан бүтээлцээ шүү гэлсэн. Тэгээд маргааш нэрэл барьсан чинь гар салгалаад чичрээл юу энэ нэг биер мэр будаг барих анхудаага барьж үзэж байгаа чинь сандрал. Тэгэл тэгсэн чинь надад яг одоо яг ингээд амьсгал төвлөрөл гэдэг чинь ерөөсөө энэ гэдгийг зааж гисэн байхгүй. Тэгэл 7 хоног яг надад нэг юм бурхныг ингээд бүтээхэд хэрэгэлдэг юм алтлаг юмар боддог юм. Тэрийг нэг тос нэг юм утаа ингээд хальж байгаа. За энийг ингээд хотгаад ингээд суу гэдэг ч байгаа. За тэгээд юу ч эргэн тойрныг сонсохгүй болтлаа зөвхөн амьсгал дээр өөр дөрөө төвлөр. Тэгээд суун гэдгсэн. Тэгээд бодгоо утгаас суудаг юм. Тий, утгаас сууж байгаа. Ерөөсө тэрийг ингээд найруулаад сууж байгаа хэвээр. Энд ерөөсө бясалгал буюу одоо энерги гэрчим хүч аягүй чухал гэдэг юм байна л та. Тэгээд гисэн чинь эхний өдөр суусан чинь мэдгүй хөл гар өвдөөл нуруу өвдөө мөрч хилээл өстө бүр яана хизээ дуусах болтлоо ингээл бүр өстө баг нэг өстө ямар хэцүү юунд ячаач гэдэг шиг баг тийм байлтлаа байжсэн. Тэгэл 3 дахь 4 дахь хоног дээрээс эхлээд овоо жоохон удаан суудаг болж эхэлсэн гэж хэлж байна. Эхэндээ бол ерөөсө бүр анхаарал төвлөрч чадахгүйсэн байхгүй. Хажуугаар явж байгаа хүнийг ч хараад сонсоод ерөөсө юу дээрээс татгашаа төвлөрөхтэй байсан. Тэгэл яг 7 дахь хоног дээрээс гэсэн чинь нэг өдөр гинт эргэн тойрон болж байгаа юм баг өөрөөс анзаархац. Хайгажгаар хүүхдүүд гүйлдээл хүмүүс яриад ингээл янз бүрэн бужигнаад ах чи би тэн дотор ерөөсө зүгээр яг өөр төр төвлөрсөн байхгүй. Тэр бол өстой үнэхээр гайхалтай мэдрэмж байсан. Тэгэхээр вау, яг энэ байна гэдэг. Тэгээд гэсэн чинь тэр лам хүн намайг харчаад за маргааш насаглаад одоо чи өстой яг одоо ингээд зурж эхлэх шүү гэдэг. Тэгэл надад яг энийг ингээд зур гэж зааж өгвөл тэгэл яг амьсгалаа аваад гаргаад төвлөрөөд яг ингээд зур гэдэг. Тэгэж бясалгалыг анх сурж ирсэн.
Тийм. Тэгэхээр удаан тэр хүнтэйгээ тэгэж байсан юм. Ер нь тэгээд баг 2 жил гарна тэр хүнтэй суугайсан. Тэр хүн ирж очин л байгаа тасан. Яг одтой миний амьдарч ирсэн тэр газар ойрхон тэр сүмэн байдаг байгаа. Тэр хүнтэй их ойр уулздаг болсон байсан. Тэгээ бас хажуугаар нь англи хэл маань бас сайжирсан. Тэр хүнтэй ч ойлголцохын тулд яалтчгүй англиар ярьж эхэлж байгаа юм чи. Тэгэл үнэхээр гоё байсан. Тэгээ яасан. Тэгэл ерөнхийдөө мөрний ер нь бясалгал хийх зам маань эхэлсэн гэж хэлж болно. Одоо бясалгал хийгээд орчныг ингээд оортаас мэдрэхгүй болно гэхээр яадгийг их гоё дүрслээ. Огтос мэдэхгүй болно гэдэг чинь яг өөрлөгөө төвлөрж яана л гэсэн үг. Яг өөрийнхөө дотор руу амьсгалаараа төвлөрж яана гэсэн. Энэ бол төвлөрөл, ердөө төвлөрөл гэвэл. Бясалгал хийж сурсны ач хавьяа би ерөөсөө төвлөрч сурсан л гэж хэлж байна. Ямар ч юм уу. Өнөөдөр би хүн бариагаа хийж явахдаа надад бүтэн цаг тэр хүнийг барихад би бүтэн цаг төвлөрч байна. Яг л тэр хүнийхээ дотор нь ороод бүх мэдэрч байгаа, чагнаж байгаа. Ерөөс тэр дотор явсаар л нэг мэтгэд цаг өнгөрцөн л. Баг тэр хүнийхээ дотор нь өгч явж тийм. Тий, ерөөсөө тэр. Миний одоо барианы ерөөсөө ганц нууц нь би ерөөсөө тэр хүний биеийн дотор бүх юмыг сонсож, мэдэрч, чагнаж тэгээд дээрээс нь өөрөө сурсан тэр арга техник бүх юм одоо биен дээр нь ажиллаж ийн л гэсэн үг л дээ. Энд бол бас тал аягүй чухал. Тэгээд өнөөдөр би бас энэ амьсгалынхаа дасгалыг хүмүүс зааж өгöd байгаагийн тэр хүмүүст үр дүн хүрээд байгаа нэг шалтгаан юу вэ гэхээр амьсгалын дасгалын техникийг сурчаад энэ техникээ бид нар бясалгалтайгаа хослуулж өөрлөгөө төвлөрж иж бируугаа гүнзгийж өөрийгөө хангааж идэх. Энэ л ерөөсөө миний зорилго байна. Энэ арга техникийг сурч. Өстө сонирхолтой юм тий. Бариа хийлгэх чинь тэгэд бариа хийлгэж байгаа би бол янз бүрийн бодоол хөвтчихэж штий. За өрөнд бол баг л энэ хүн ажиллаа хийж байгаа би зүгээр бараг тэр хооронд жоох унтаад авч ид нэг юм унтаад авах шиг штий. Тэр чинь тийм дарахаар чинь нэг өвдөн штий. Нөгөө чагарсан болчихгооч айгүй уут амьддаг багт айгүй бариа хийлгдэг гэсэн. Одоо энэ Германд бол хийлгэхгүй. Өвдөн зарим газар дарахаар нь бас ёо баг бушуухан дуусаасаа л гэж бодож байгаа. Бушуухан энийг юм дараад өнгөрөөд яваасаа баг гараа цаашаа гэх гээд байгаа шүү дээ. Гэтэл чиний хийж байгаа бариа зүгээр шаал өнтө процесс болтгий биш үү баг. Шал өөр. Энэ бол баг бясалгал маягийн явагддаг бариа гэсэн үг. Тэгвэл одоо чамаар бариа хийлгэж байгаа юм чинь бас бясалгалд орчиж хөвтөж байгаа юм уу яа? Тэгдэг. Баг л тэгдэг гэж хэлж болно. Би барьж байхдаа яриад явдаг байхгүй. Бариа хийж байхдаа тэр хүнийг гүнзгий амьсгалын ахуулуулна, булчингийн суллуулна. Тэгэл яг л удирдал явдаг барианд удирдаа явж тийм. За одоо тэнцэнэ амьсгал гэж удирдал явж тийм. Тий, одоо яг энэ дээр анхаар тэрэн дээрээ төвлөрөөрэй. Одоо гүнзгий амьсгал аваарай, амьсгалаа авч явахдаа суллаараа гэдэг ч юм. Ингээл байнга ингээд явдаг. Тэр хүн ингэдэг байхгүй. Бариулж байгаа хүн ихэнхдээ надад ярихдаа би унтаад байгаа юм шиг мөртлөө бүх юмыг мэдрээд ингэж хэлдэг байхгүй. Тэр хүн хурхирд бүрэн бариулж явахд хурхираад гэдэг. Бүр тийм гүнзгий тайвширлын төвшөнд очдог байхгүй бариулж байгаа. Зүгээр бид нар төвшөнд очиж юм шүү. Бараг л шахах гэж хэлнэ. Гэтэ би арай гипноз гэж хэлэхгүй л дээ. Энэ бол ингэжж тэр хүний бие махбод руу би орж иж битээр одоо энергиэрээ яг энэ биенийхээ бүх юмыг сулж ин гэсэн үг л дээ. Нэгсэн доо. Тэрнээс биш би миний бариа гэхлээр одоо би ингээл нухаал дараал базаад би ерөөсөө тийм хийдэггүй. Ягаад гэвэл бариа хийлгэхэд энэ хүний бие махбод өөрөө хүлээн зөвшөөрсөн байх хэвээр. Өөрөө сулгасан. Би хоёр ерөөс хамтарч ажиллаж байна л гэж хэлж болно. Нэгсэн доо. Чиний бод шал өөр газар байж байвал би энэ биен дээр чинь ажиллаад чи надаас авах юм авч чадахгүй гэсэн үг л дээ. Тэгэхээр чиний төвлөрөл, чиний бодол санаа, амьсгал энэ бүхэн нэг дор яг энэ дээр л байх хэвээр. Тийм учраас эхний нэг 15 минут би түрүүнийг баг удирдаад ингээ амьсгалуулаад, биеийн сулуулаад ингэж жагаад тэгээд төвшин рүү ороод гүнзгий ингээ яг бие руугаа ороод ажиллаж байгаа тэр хүн бол баг ингээл хурхираал, унтаал тэгснэ өөрөө ирэхгүй ингээл гүнзгий амьсгал аваал гаргаад идэг баггүй тэр хүн чинь өөрөө би ингээд автоматар
өөрийгөө судлаад байдаг гэсэн үг. Мм. Тэгээд яг одоо би яг одоо болоог үсцэн ч юм уу төгсрөл өгсөн ч юм уу өвдсөн шахалцсан тий тэр травм авцсан байгаа тэр газрууд дээр нь очиод яг ингээд тэн дээр нь ингээд ажиллаж хахад ингээд тэр хүн айгүй гүнзгий урт ингээд нэг амьсгалаа аваад гаргадаг байхгүй. Одоо бид нар нэг санаа алддаг юу гэдэг чинь яг тийм моментыг тэр хүн гэж гаргадаг. Гүнзгий амьсгал аваад гаргаад байдаг. Тэр нь суларч ин тавигдж байна л гэсэн үг. Яа болчих. Яг цаг ингээл бариулчаал ингээл ирсний дараагаа өстө нэр ёо ямар ч би өстө ингэж амарсаж байгаагүй юм байна гэж хэлдэг хүмүүс бас байдаг. Тэгээ миний байгаа яг ганцхан махан биений төвшөнд биш бодол сэтгэлийн биений төвшөнд нь ажиллаж идэг учраас энэ бол маш гүнзгий төвшөнд явагддаг барай болдог байхгүй. Манай монголчууд нэр айгүй авьяастай юм. Манай шинэ ч юм бас нөгөө чи мэддэн шүү дээ. Барай цэслэгээл герман тэйтагаар хүмүүсийг идгээгээл үздэгсэн чичээгээл станд очоод үүрэн гэсэн. Барай цэслэхээр бид нар угаасаа л одоо нөгөө миний түрүүний ярьсан л массажийг л удаж байгаа шүү дээ. Ер нь бол ял массаж л удаж байгаа шүү дээ. Тэгсэн чи чиний идэг барай цэслэл бүр шал ондоо төвшний юм бид юм байна. Шал ондоо юм аа би. Тийм. Тэгээд энэ нэр усаа нэмж хэлэхэд нэг бид чинь ганцхан махан биенийхээ төвшөнд одоо энэ бидний харж байгаа мэдэрч байгаа энэ махан биенийхээ өвдөлтийг л мэдрэл энийгээ сулж тавиулчих гал үзээд байгаа болохоос биш. Яагаад энэ бие чангараад яагаад энэ бие өвдчүү гэдгээ ерөөсөө тэр лугаа орж ажилтгүй л байхгүй юм. Өнөөдөр нэг гал унтах юмыг л хийгээд яваад байгаа. Одоо шинж тэмдгийн эмчилгээнүүдийг хийгээд яваад байна шүү дээ. Толгой өвдөж байгаа бол толгой өвчин намдах юм л уугаад байгаа болохоос энэ толгой яагаад өвдчихвөө гэдгээр шалтгааныг нь бид хэмжлэхгүй байна. Тэгвэл миний барай бол би энэ одоо шалтгааныг нь хэмжлэх хамгийн гол зорилго. Тэрс би зүгээр толгой өвдлөгээр нэг толгойг сайхан барьж өгөө за баяртай гэдээ явуулчихвал яг нэг хэсэгтээ гайгүй буцаал ирэх л байхгүй. Тэр өвчин идэхгүй гэсэн. Тийм учраас энэ хүн юунаас одоо толгой өвдөж ийн гэхлээр маш олон шалтгаанаас болж байна. Зарим гэмтэл аваар ослоос үүссэн байгаа. Энэ бол махан биений төвшөнд явагдаж байгаа зүйл тийм ээ. А тэрнээс гадна хүний одоо бодол, сэтгэлийн төвшөнд маш их зүйл явагдаж байна. За. Тэгээд тэр төвшөнд нь орох юм бол яалтчгүй одоо нэг травм буюу хүний одоо урд юу гэдэг вэ өнгөрсөн цагаас олж авсан травм буюу сэтгэлийг шарах тийм янз янзын юмнаас үүссэн. Жишээлбэл би ингэж хэлдэг байхгүй хүн дээр айдас санаа зовх гэдэг сөрөгдөл одоо сэтгэлийн хөдөлгөөнүүд байдаг штэ. Тийм. Тэд нар маань ихэнхдээ голцоо бидний бөөрөн дээр суудсан байдаг байхгүй. Айдас санаа зовнох гэдэг зүйл. Тийм. Тэгээд тэр бөөр маань өвдөж эхэлдэг байна. Бөөр өвчлөхөр яг нь биеийн 70% шингэн байдаг. Энэ шингэнийг зохицуулж идэг бөөр байдаг. Монголчуудын маань ихэнх нь бөөрийн өвчлөлттэй байдаг. Тэр чинь хүүтнээс болдог гэж бодоод идэх шүү дээ. Яг хөө мэдээж байгаль орчин нөхцөл янз гадны нөлөөнөөс байгаа. Гэхдээ ихэнх одоо юу гэдэг бас нэг газар уншижсэн чинь нэг ихэнх өвчний бараг 70-80% сэтгэл санаанаас үүдэлтэй байдаг гэдэг. Үлдсэн хувь нь гадны физик одоо энэ байгаль орчин энэ аваар осол гэмтэл янз янзаас үүсэж байгаа байхгүй. Ихэнх нь бид бодол сэтгэл санаанаас эхэлдэг байдаг. Бас мэдмээр юм аа. Тий. Тэгэхээр одоо яалтчгүй бид нар яг энэ өвчнийг үүсгэж байгаа цаад шалтгаан юу вэ гэдгээ олж эмчлэх юм бол маш бүрэн дүрэн эмчлэх боломжтой. Энийн нэг боломжийн буюу миний одоо амьсгалын дасгал маань үүнийг бас олгож өгч байгаа байхгүй юу? Бид нэр эхлээд махан биеийнхээ булчинг судлаа сурах чинь. Өвдөж байгаа өвдөлтөд тавилаа сурах чинь. Дараа нь амьсгалаараа одоо төвлөрч сурч ин гэсэн үг байхгүй юу? Өөрлөгөө төвлөрч сурч ин гэсэн. Зөв амьсгалаараа төвлөрөө сурсан уу яах нь одоо тэр дотоод эрчим хүчийнхаа энергиэр өөрийгөө хангааж идэх тийм боломжтой. Энэ миний амьсгалын сургалт нь явагддаг байхгүй. Тэгээд энийг мэдээж тэр сурсан хүн байнгын хийжэж дадал уулгаж эн чинь үр дүнгээ өгнөхөөс одоо 1 сар илүү 2 сар ичлээ тэгээд үр дүн байхгүй ингээд сууж болохгүй л те.
энэ биеинд маш их олон өвчлөл, олон жил явагдсан өвчнийг хэдхэн сар амьсгалаа зүгээр болгочих гэж байхгүй мэдээж. Энэ бол байнгын тууштай юм. Тэгээд энэ дасгалыг ихтэй хийхлээр үнэхээр хэцүү, маш их шантармаар болдог. Өвдөн, залхан, тийм ээ? Залхуурна гэл янз янзын шалтгаанаар бид нар ингээд болиулаад байдаг байхгүй тий. Хэрвээ яг энэ бүхнийг даваад нэг 3 сар нэг яг төвчээртэй ингээд хийцний дараагаар ягаад ч юм энэ дасгалыг хийхгүй бол нэг шүд угаах болохоор хүнд нэг эвгүй өргөд байдаг. Яг тийм юм шиг нэг татаад байгаа юм шиг мэдрэмжтэй болчихдог. Энэ дасгалыг хийчихлээр өдөржингөө би гоё эрчтэй хүчтэй. Айгуу сайхан яваад байдаг. Дасгал хийхгүй болчихлоор би өвдөөл хүндрээл залхуурал назаар бол ингээд эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ дасгалыг ингээд байнгын хийхээс сурчлаар явандаа айгуу гарт орчт юм билээ. Одоо анх нэг цаг ингээл арай хийж ёо гэдэг ус бол одоо бол нэг 20-30 минутанд бол зүгээр хөнгөн хийждэг болчихдог. Амьсгал бол аяндаа хөнгөн би хөнгөн. Тэгээд үлдсэн 30 минутанд нь өөрөө яг би одоо бясалгал буюу өөрийнхөө доторгоо гүн гүнзгий орж агаад өшөө бүр сэтгэл бодол санаа руу орж ажилладаг. Тэгээ нэг өсөндөө нэг цаг ерөнхийдөө өглөө өөртөө яг зарцуулдаг гэсэн үгтэй. Тэг жаргал нөгөө ярьжсэн чи би өвхөн өмчлөг учраас давхар хий. Дабл баг тий 2 дахин хийх болдог. Тийм учраас би арай урт хийдэг гэд ярьжсэн. За одоо чи нөгөө энэ аргаа хүмүүс зааж уу бас нэлээ удаж байгаа тий. Тийм дундаас чи нөгөө одоо гадаад дотоод хүмүүс дундаас идэвхтэй хүмүүс байна. Чугаас нэг яриад байдаг та тэрнээс агуулсан. За 3 жилийн өмнө 4 дахь жил ч байна одоо хэд дахь жил болж байна гэдэггүй яг санахгүй. Тэр хүн өөрөө бас яг ингээд заримдаа уулзалтан дээр минь орж ирээд бас өөрөө хатгаа айгуу мундаг ярьдаг байхгүй юу? Тийм тэр хүн маань за ямар өвчтэй нэг системийн өвчтэй гэж ярьж байсан. Авто юм уу? Тийм баха. Системийн өвчтэй тэгээд одоо эдгэрхгүй болцсон, эмчилгээгүй болцсон гэд тийм өвчтэй хүн гэж ярьж байсан. Тэгээд баг өвчин намдаахад нэг морфины төрлийн ийм тариа хэрэгэлдэг болцсон тийм хүн байсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэрнээс олла гарах гад гарч чадахгүй тэр өвчтэй тариа ийм тарианд орцсон. Тэгээ байнгын өвдчихдэг тийм хүн надтай анх уулзж ирсэн. Тэгээд би анх тэр хүнд бариагаа хийж өгсөн. Тэгээд явандаа амьсгалынхаа дасгалыг зааж өгсөн. Тэр хүн миний нэг сэтгэл бодлыг ангаах эмчилгээнд бас орж ирсэн. Тэр бүх эмчилгээнүүдийг нь авсан л та. Би Монголд очих болгондоо л байнгын өгч идэг. Эсвэл онлайнаар уулзлахаар амьсгалынхаа дасгалыг. Монгол уу юм уу? Тийм Монголд байсан. Монголд. Тэгээд тэр хүн маань бас үнэхээр үнэхээр амьдралын төлөө өөрийнхөө төлөө үнэхээр тууштай өстой хэлсэн болгоны юм хийжсэн. Тэгээд тэрний ач гавьягаар өнөөдөр өөрөө тэр морфин гэдэг тарианаас гарцсан байхгүй. Хүчтэй юм тариа ямар ч юм тариа уугаа байсан. Тэгээд өөрийнх нь ярьж байгаа болохоор би өстой хаяал нэг би юм өвдөх үедээ л нэг одоо нэг даралт мал зүрх мөр гэсэн юм нэг хаяа өстой нэг уудаг болохоос баг ер нь л юм уухгүй болцсон даа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн бол үнэхээр гайхалтай. Тэр хүний өөрийнх нь одоо хичээл зүтгэл төвчээр байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө тэр хүнээс ч хамаарсан. Би бол зүгээр зааж өгсөн л болохоос биш. Кис тэр өөр байгаа байхгүй. Дайнд нэг үйлчлүүлэгч маань байсан. Бараг 40 жил шахаад толгой өвчнөр үзсэн гэдэг. Тэгээс бараг бүх эмчилгээ дуусгаж байгаа гэж байгаа байхгүй. Байруулсан, үзүүлсэн, харуулсан ийм тариа бүх л юмыг хийгээд надад ирсэн нэг хүнч туслахгүй би бараг өөрөө энэ өвчнөдөө эвлэрсэн. Тэгтэл хэцүү унтаж чадахгүй, нойр муртаа болоод, уур уцаартай, хүндэлтэй болоод маш их ядардаг. Тийм хүн болцсон байсан. Тэгээд надтай анх уулзаа миний барайг аваад хажуугаар намслын таслын минь хийгээ. Бүх эмчилгээнүүдийн бас яг авсан л та. Тэгээд тэр хүн өнөөдөр бол толгой өвдөхөө байсан. Толгой өвчнийг бол марцсан. Анх надтай уулзж байгаа баг 30 хэдэн шиг юм уужсэн гэжсэн баг өдөрт. Өглөө өдөр оройных нь юм нэлээ баг 30 хэдэн шиг юм уудаг гэсэн гэж ярьж байсан. Тэгэхээр тэр юмнуудаа ерөөсөө огтуухай байсан. Одоо нэг 4 мөрөө юм уу 3 ч юм уу нэг юм юмнуудыг нэг ялцчих уудаг гэж байгаа. Гэхдээ тэгэхээр ингээд яриад байвал бас өөрөө өөрийгөө гоё сайхан ангааж идэгсэн тийм гоё
хүмүүсд байгаа. Яриач тээ. Тэгэд одоо нөгөө чамдаар очиод бариа засал хийлгэж байгаа юм чи хэд удаа хийлгдэг юм? Хэдэн нэг курс болтгийг. Яг би бол хүмүүстэй хэлэхдээ яг миний барайг мэдхгүй хүмүүсд учраас бас тэгээд тэр хүн өөрөө ямар ах нь мэдрэхийн тулд эхний дууд бол би нэг 3 удаа 3-5 удаа нэг ямар ч нэг бариулаад үзээ гэж хэлдэг. Ганцхан бариулаад тэр олон жилийн өвчтөд ганцхан бариа зүгээр болгоно гэж хэлж байгаа. 3 юм уу 5 удаа бариулахад тэр хүн бол биен дээр мэдэрнэ бас өөрчлөлттэй. Тэгээд дараа нь цаашаа нэг өөрөө та хүсвэл бариулж болно гэдэг саналыг тавьдаг. Тэгээд надаар энэ бариулж ирсэн улсад маань жишээлх юм бол сард нэг удаа ирээл бариулцдаг байхгүй юу? Мэдээж эхний нэг 5-аас 10 удаа бол мэдээж 7 хоног ч юм уу нэг 2-7 хоног ч юм уу яг бид нар хүний биенээс нь шалтгаалаад хугацаагаа зааж өгдөг байхгүй юу? Зарим маш их бие муутай хүмүүсүүд бол миний барайг тэгж өдөр болгон авах гэж чадахгүй. Энэ бол үнэхээр хүнд тэднэрт маш хэцүү болдог учраас би 7 хоног, 14 хоног, 3-7 хоног сарын дараа ч юм уу гээд багаар ахиулж барайгаа идэг. Амьсгалын дасгалыг бол харин өдөр болгон хийх хэрэгтэй. Өөрөө төвшөж чадчих хэрэгтэй. Тэгээд амьсгалын дасгалыг хийгээд сурцсан үнийг барих үнэхээр бүр шаал маш хурд. Тийм. Заавал тэгж 10 мар барилгах шаардлагагүй. Тэр маш хурд. Ихэнх нь энэ барайг бариулахад амьсгалаа зөв авч чадахгүй байгаа учраас би барихын тулд яалтчгүй л амьсгалын дасгалаа зааж өгнө. Батрлуу нь орохын тулд нэлээд цаг хугацаа шаарддаг байхгүй. Тэгэхээр амьсгал гэдэг үнэхээр чухал. Одоо энэ сүнс буюу энэ бидний энэ бие минь амин гол одоо хүчин зүйл маань юу вэ гэхлээр бидний амьсгал байгаа шүү дээ. Амьсгал авахгүйгээр хэдхэн мянган секунд болоход бид нар өвч байгаа юм шүү дээ. Тэгэхээр амьсгал гэдэг бол үнэхээр чухал зүйл. 3-аас 5 удаа гэдэг чи цөөхөн биш үү? Нэг барай курс баримаар ч юм баг 10 удаа болдог шүү дээ, тий? Тэгэхдээ хүн үнээс шалтгаална л да. Хүн үнээс. Тийм бай. Тэгээд явандаа 10 удаагийн барай хийлгэсний дараагаар бол би бол тэгэл ястаа за та өөрөө мэд сард нэг удаа ирээд ингээд бариулаад явуулаад байж болно гэсэн. Тэр хүмүүсүүд л яг ууггүй ирсэн. Тэгэхээр мэдээж эн чинь бас мөнгө шүү дээ. Хүн болгон мөнгө төлж илэрч байгаа. Маш их мөнгө төлж байгаа шүү дээ. Гэхдээ үнэхээр би нүдэд хүн байгаа хүн бол яалтчгүй тэгэл төрөөд. Яг цагаа тулахаар мөнгнөөс илүү эрүүл мэнд чухал гэдэг байхгүй юу? Яг үнэ. Энийг одоо айгүй өвдөж үдсэн хүмүүс л их ойлгодог бах тий. Тэр морфин хэрэглээд өдөр болгон биеийг өвдөж байгаа хүн бол үнэн одоо хэцүү байгаа байхгүй тийм ээ. Тэгэл энэ нэг толгоон өвчин 40 жил толгоон байнга өвдөж исэн хүнд бол мөн хэцүү яа. Унт чадахгүй байнга толгоо өвдөн дандаа өвчин намдах юм одоо хүнд бол. Тэгэхээр тэрнээс сална гэдэг бол тэр хүнд бол өстой нэр энэ бол хязгаарч байхгүй гэж бодож авсан юм шиг байна. Тэгэхээр толгоо өвчнөөс сална гэдэг чинь тэр хүнд бол зүгээр өстой вау. Тэгэж манай жаргал даруухан царайлаад нөгөө бусад гоё жишээг ярихгүй байна. За тэгээд би хараа талхаа өвчтэй гэхэд би өмнө талхаа өвддөг байсан. Тэгээд аюу олон жилийн өмнө л дөө. Тэгээд эмнэлгээр яваад дөнгөж сарын эдмэдтэй хата талхаа өвддөг гэдэг эмчит очиход мэдрэлийн эмч гэх юм. Тэгээд мэдрэлийн эмчтэй талхаа өвдөгөр үгүй. Өвддөггүй гэдэг. Тэгэл нөгөө шинжилгээ хийгээл нөгөө нэг юу яддаг ч тархины тарианууд амар бараг жилдээ нэг удаа нөгөө тархины тариан ч ямар их өвддөг билээ. Энд ихэр ингээл гарт тэрчгээрээ хэсэг өвдүүлээ чинь тий судсаар ихэр тэр чигээр гар ингээл өвдөө явчихдаг. Тэгээд дараа нь байж байгаа. Би нэг юм айгу мундаг хүмүүс барьсан байхгүй. Монголоос явах болсон юм. Дараа жил Монголоос явах чаа гэсэн чи за Монголоос явах гэж байгаа юм. Чамаг өстой нэг стафахан бариад үгүй чи 9 удаа заавал хийгээд. Тэгээ 9 удаа хийгээд хоёр дахь моёртгоос нь би толгой өвддөггүй гэж бодоод байсан чинь уучлаараа дандаа өвддөг байсан юм лээ. Дандаа өвддөд байхаар хүн чи дасчдаг юм биш үү? Дасдаг. Тэгээд өвддөггүй штэ гээд. Тэгээд өвчнөдөө амар дасцсан байсан. Тэгээ одоо тэр толгой өвд яг миний болохоор тийм амар өвддөг. Ерөнхийдөө нэг байнгын ингээд нэг арын понны хөгжим байдаг штэ. Понны хөгжим шиг л явж идэг байсан юм билээ. Тэгээ тийм болохоор бид тэр толгой өвдөх хүмүүсийг бас амар ойлгож байна. За дараа нь тэгсэн чинь тэр нөгөө яах ч аргагүй болоод нэг юм хийдэг гэд. Тэгээ тэр морфин хариулж исэн.
юм бол яах ч аргагүй учраас тэрийг байнга амар тууштай хийсэн гэдэг. 2 хүүхэд гаргаад нуруу өвддөг болоод жоохон ингээд тонгохоор л нуруу ингээд гацч мацчдаг. Аюу тийм төвхтэйс аахгүй. Тэгээд айгүй олон хүмүүс болохоор хүүхэд гаргаснаас боллоо гэж боддог. Тэгээ би ер нь бодоод байсан чинь би яг өмнө нь залуу туранхаа тий би чи аюу угаасаа л туранхаа байсан. Тэгээд нөгөө асуудал байсан ч гэсэн тэр нь мэдэгдэхгүй нэг онцгой мэдэгдэхгүй. Тэгээд нөгөө жирэмсэн болоод 15 кг нэмэл дараа нь дандаа нэг юм ингээл тэрвэл явхаар чи нөгөө өмнөөс жижигхэн асуудлууд чи том болноод амар хачаал удаан хугацаанд өгвөл. Тэгээд миний нурууны асуудлууд ер нь гарч ирсэн юм байна гэдэг. Тэгээд йог хийж эхлээд за йог хийхдээ бясалгал хэсгийг нь бол хийгээгүй дасгалын л хийсэн. Нурууны йог гэдэг. Өмнө нь яг би жирэмсэн багтаа жирэмсний йогт яваад тэгээд яг тэр өмнө амьдардаг байсан газар болохоор яг тэр багш дээр иддэг гэсэн. Манай тэр багш аягүй сайн багш байсан. Тэгэл дараа нь тэрийг ингээл хийхгүй нэг хоногор нуруу өвдөөс ахалдаг. Тэгээ өвдөд байгаа юм ч одоо босоод хийн штэ. 4 билүү 5 жил бүр яг хийсэн. Нөгөө дасгалаа тэгэл яг хийсэн. 2 хоног ингээл алхасчаар дахиад өвдөд эхэлнэ. Тэгэл заа одоо хий өвдөд байгаа юм чи ингээл тэгэл орой болохоор нөгөө яг нэг цаг хийгээл ингээл дасгалаа гээл араас нь дандаа сонголт явал. Тэгээ одоо би чи бараг 2 жил илүү юу чигийг одоо ямар ч асуудал ингээл яалтчгүй л тууштай байлаа юм ч. Тэгээ би чиний нөгөө асуулын дасгалтаа яг хийгээгүй хийгээд. Одоо өстой яг учрыг нь олоод ийм юм биш гэсэн чинь үнэхээр хиймэр санагдчихээн. Тэгээ манай жаргал зүгээр саяны ярьсан хоёрхан жишээнээс илүү амьсгалын дасгалаар өөрийгөө эмчилсэн хүмүүсийн түүхүүд бол маш их байдаг. Facebook дээр хуудастай байгаа, групптэй байгаа, тэрийг яг заадаг байгаа. Тэгээд яалтч одоо дайнд байгаа, дайн хүмүүс яас ч аттай ч манай ингээд ийм мундаг Монгол бүсгүй очоо бүгдийг нь эмчлээд байдаг. Монголчууд нь амьсгалын дасгалын өөрөө сураад өөрөө ингээд аюу гой ууг тууштай гэх юм ямар ч юм оролцоод өөрийнхөө одоо л би сая чамтай яриад өөрийнхөө эрчим хүчээр өөрийгөө амьсгалаар дамжуулаад төвлөрлийн тусламжтай л хамгааж байгаа ийм процесс болдгийм байх гэдгийг ойлгож байна. Би тэгтээ 100 амрах гад Монголд очихдаа ганц сар 2 сар очихдаа тэгэл яалтчгүй тэгэл бас л барай хийгээл явчихдаг л да нөө ирэхлээр хүлээж идэг улсууд мөр байж идэг тэгэл эренгүүт за айлуу нэг бариулах юм айлуу гэлгүй тэгэл амарж байгаа юм уу ажиллаж байгаа юм мэдгүй тэгсээр гал тэгэл буцдаг штэ. Тийм л ажил хаслуулаад буцдаг юм байна юу тий. Тий баг л тэгдэг ш. Тэгэл онлайнаар амьсгалын дасгал авч байгаа улсууд мөр голцоо тэгээ ирэхэд яг барайгаа хэлбүүлэх гээд хүлээгээд суудаг байхгүй. Онлайнаар заадаг гэдгийг жоохон тодорхойлоо. Онлайнаар тэгэхээр амьсгалын дасгал маань нэг сар л үргэлжилдэг. Тэгээд 4 удаагийн онлайнаар уулзна. Тэгээд нэг дэх 7 хоногийн хичээл буюу эхний өдрөө онлайнаар хэдүүлээ уулзаад би одоо амьсгалынхаа таслын эхнийхээ одоо арга барилыг зааж өгнө. Тэгээд тэр хүн маань надаас бичлэг мөн яагаад энэ дасгалыг хийх учир шалтгаантай гэсэн тайлбарсан тайлбарууд энэ дасгалыг яаж хийх вэ гэдгийг бас тайлбарсан юм 3 бичлэг надаас авдаг байгаа. Тэгээд тэр бичлгүүдээ үзээд ерөнхийдөө яаж хийх нь мэдсэн юм чинь тэр яг дасгалынхаа бичлэгийг бүтэн цаг сонсоод хийх тэр дасгалынхаа бичлэгийг бол яг 7 хоног хийдэг. Дараагийн уулзалт хүртлээ гэсэн үг. За тэгээд ингээд 4-7 хоног үргэлжлэхэд хамгийн сүүлийн 7 хоног буюу өдөр маань одоо сурсан бүх анхны сурсан бүх юмуд маань явсараад бүх техникүүдээ нийлүүлээд 4 дахь 7 хоногта энэ бүх одоо зөв онцлох, булчингаа судлах, төвлөрөх тэгээд дээрэс өөрийнхөө дотоод эрчим хүчээ одоо яаж гүйлгэж өөрийгөө хангааж идэх бод сэтгэл яаж төвшин байлгах гэдэг бүх юмудаа нийлүүлээд хамгийн сүүлийн бичлэг маань тэр хүн одоо яг тэрийг байнгын хийх бичлэг өгдөг. Тэгээд нэг юм сарын амьсгалын дасгал заадаг. За тэгээд эхний удаад энэ амьсгалын дасгалыг маань орцсон хүмүүсүүд маань хүмүүсүүдтэй би аль болох зав заагаараа
сард нэг удаа хамтдаа дасгалаа хийцгээе гэсэн сургалтаа бас. Гэхдээ энэ бол төлбөргүй. Нэг төлөөд нэг удаа миний сургалтыг авцсан хүмүүсүүд бол дараагийн удаа бол хүн төлбөргүй. Яг гэвэл энэ сурцсан учраас хамгийн гол нь энэ хүн энийгээ дадлаг болгох нь чухал байдаг учраас аль болох хамтдаа хийгүүл бас тэр бас хэрэгтэй учраас тэгээд үргэлжлээд явдаг. Тийм учраас тэр нэг орцсон улсад маань тэгэл тэр юун дээр групп дээр байж идэг гэсэн. Тэгэл за дасгалаа хийх гэж шүү. Одоо хаях уу, тгий ингээ гэл ингээл нөгөө хүмүүсүүд маань орж ирдэг. Мөн сард явагддаг шинээр орж иж байгаа хүмүүсүүдэд би эхнээс нь ахуулаад заа штэ. Тэгэхэд урд нь сурцсан залгсан усуд маань ч гэсэн цуг орж ирээд бас хийдэг. Яагаад гэвэл энэ дасгалыг эхлээд сурчлаа. За сурцсан гэдээ бодоод явж байгаа хэдэн сар үргэлжлэл өөрчлөгдсөн байдаг байхгүй юу? Анх сурч ирсэн юм аа. Зарим нь мартцсан байдаг. Өөрөөхөө болгоод хийцэн байдаг. Тэгвэл яг нь дахиад эхнээс нь ингээд энэ дээрс чинь би яг ингэж хийсэн байна. Ингэс тань байна гэдэг юмудаа өшөө илүү бүр сураад явдаг. Тэгэхээр бүх юм нээлттэй дараагийнх сургалтууд мөн төлбөргүй. Тэгвэл би тэр чинь зөвхөн амьсгалаар л өөрийгөө эмчилж юм байна гэсэн чинь шал ондоо цогц юм биш үү? Амьсгалаас дамжуулаад одоо төвлөлийг бий болгонгоо өөрийнхөө дотоод энергиээр өөрийгөө эмчлэх арга юм биш үү? Би ердөө л өөрийнхөө сурч мэдсэн зүйлсээ нийлүүлээд л одоо энд зааж л авах гэсэн үг л дээ. Ганц амьсгалын тусгал биш. Бүх юм одоо энэ 2000 оноос ахуулаад өөрийгөө сураад өөрийгөө ангааж идгээсэн арга техникэл бүгднийг нийлүүлээд би зааж өгч байна л гэсэн. Танад тэр группт орчин хүмүүс ингээл өөрийгөө би ингэчлээ, тэгчлээ гэсэн хүмүүс зөндөө явдаг бах те. Ийм байсан чи ийм болчлоо, тэгсэн чинь тэглээ. Тэрнээс нь жоох уу. Одоо тэгээд тэр хүмүүсүүд нь л өөрсдөө ярихлаа. Би одоо тэгээд нэг ярихлаа чинь их амар өөрийгөө магтаад байгаа юм шиг тийм. Яг хүмүүсүүд мэдээж дасгалын минь хийгээд сайхан боллоо, ийм боллоо гэдгээ ярьдаг. Facebook групп дээр чатан дээр ч гэсэн бичсэн байгаа л харагддаг хүмүүсүүдийг амьдсан юм хараад. Надад болохоор тэр хүмүүсүүдийн одоо хараад анх уулзж ирсэн дүр төрх одоо ингээд уулзж байгаа дүр төрх яриа хөрөө ингээд нүднийх нь галыг харахад бол үнэхээр шал өөр болсон байна. Тэр л надад хамгийн том бэлэг байдаг. Ямар мундаг юм бэ? Ямар гоё юм бэ те? Өөр болсон байна. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө төлөө төвчээртэй тууштайгаар яг ингэж хийж чадсан тэр хүн бол агуу хүн байгаа байхгүй. Тэрээс энэ нэмийг сурчаад мэдчихэд за гэд орхицсон хүмүүс зөндөө л багш бас ялгаагүй. Тэгэхээр энийг үр дүнд нь гаргасан хүн гэвэл мэдээж байгаа. Гэхдээ тэр бол хүн үнээс шалтгаалж байгаа. Ямар үр дүнг авах нь тэр хүн өөрөөс нь шалтгаалж байгаа. Тэгээд сая 6 сарын өмнө амьсгалын дасгалыг минь эхлүүлж ирсэн нэг эгч бид одоо бараг 60-70 хүрэх гэж юм яг гэж. Тэгээд тэгсэн чинь эгч нь стандараа даралтныхаа ямиг уухай байсан л гэн айгу хөөх ярьж байгаа шүү дээ ярихлаар. Эгч нь даралтныхаа ямиг уухай байсан стандараа инээ далдаал орж ирдэг болсон шүү дээ нэрээ ерөөсөө уурлах бухимдах тийм юм байхаа байсан. Зүрх мөр хөвдгөө байсан тамхинаасаа гарсан гэж байгаа. Тэгэхээр хүн болгонд янз янзын өвчлөл ирж байгаа. Тэр бол ерөөсөө өөрхөн сэтгэл санаа бодол санаатай маш холбоотой зүйл. Тэгэхээр тэр хүн уурж бухимдаад одоо гэр орондоо ингээд янз янзын ааш гаргаад стресстэй байхаа оронд өөрөө гоё өчглөөр гэр орны уур амьсгал хөтлөмөр сайхан хүүхдүүд нь хүртэл сайхан шүү дээ тэр бол тийм. Тэгэхээр ганцхан тэр хүн эмчлэгдснээрээ эргэн тойронд нь байгаа бүх хүмүүст үнэхээр бас эмчилгээ явагдаж гин гэж хэлж бодно л да. Нэгсэн да. Бид баг заавал өвчтөй ч гэлтгүй зүйл гэртээ уулж бухимдаад байгаа хүмүүс ахад зүгээр хамгийн наад захын үр дүн бол стресстэй байлаад гой тайван аз жаргалтай болох юм биш үү? Yes. Би тэг хүмүүс хэлдэг байхгүй. Заавал өвдсөн хойно өөрийгөө ангааж идгэх бишээ. Өвдөөгүй байхдаа уурчсан сэргийлээд өөрөө энийг янзлаа засаас орчих юм бол заавал өвдөх албагүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр эрүүл байх тусмаа бүр сайн байна. Орж ирэл бүр амархан.
өвчтөн хүмүүсүүдэд энэ асуудал засгалыг хийхлээр хэцүү байгаад байгаа шүү дээ. Маш их чаленж шаардлагатай тийм. өвчтөн хүмүүс. Чи бодолд ингээд биеийн өвдсөн, хөшцсөн толгоонууд бол хамаг юм өвдөд ингээд хэцүү байгаа хүнийг ингээд бүтэн цаг суулгаад ингээд амьсгал ахуулаа. За энийгээ ингээд тэгээд ингээд ихлэх чинь тэр хүн удаан суухад хүртэл хэцүү. Нурууг нь өвдөн. Тийм ээ? Хэцүү шүү дээ. Тэгэхэд тэгээд төвчээр гаргаад өстой нэр гүрээсээр гал тэр бүхнийг давна гэдэг бол үнэхээр төвчээр гарч. Эрүүл хүнд бол тэгж их зовлон гарахгүй. Хөнгөн байна. Нээ тийм юм байна. Яг тийм толгой өвдсөн байхад юу нэг төвлөрөл бясалгал энэ төргийгээ сунхвал болдог штеп. Толгойнхоо өвчнөлөө анхаарал явуулчаад. Тэгээд нэг архаг өвчтөн хүмүүсүүдэд жишээлбэл одоо ер нь байнгын өвдөж идэг хүмүүсүүдэд нэг бидний тархинд бие өвдөхлөөр ингээд мэдээлэл очдог штеп. За эн чинь өвдөж шүү, бусгай байлаа шүү гэж өвдөд байгаа. Тэр чинь инфламашн буюу ингээд байнгын тохиолдол буюу тархинд явагдаж байгаа хгүй. Энэ инфламашн буюу мэдээлэл нь байнгын бүх үеэр ингэж үргэлжийн мөх ингээл яваал ингээд тахлаар хүний стресстэж эхэлдэг юм л дээ. За. Тэгэл хүн өөрөө ирэхгүй ингээл уур хураал бухимдаад стресстэй л одоо ингээд эхэлдэг. Эсийн стресс гэдэг чинь энийг яриад байгаа. Тэгвэл энэ дасгалыг хийснээр бид нар яг нь энэ инфламашн буюу энэ байнгын явагдаад байгаа энэ мэдээллийг таслан зогсон гэсэн. Тайвширлыг авна. Тэгэхээр өвдөж байгаа хүн юун өвдөлтөн дээр төвлөрөөд байвал юунд дасгал хийхтэй байна. Тэгвэл өвдөлтөн дээр төвлөрлөө өөрийнхөө амьсгал дээр авчираад энэ дасгалыг хийгээс орчин бол тэр өвдөлт аяндаа буюу байх болчдөг. Тэгээд одоо биеинд ирж байгаа өвдөлтийн 30% нь яг тэр одоо шалтгаанаас болоод өвдөж байгаа өвдөлт байвал үлдсэн 60-70% нь инфламашн буюу байнгын очиж байгаа мэдээлэлээс үүссэн өвдөлтүүд байдаг. Хиймэл өвдөлтүүд гэсэн. Нэмэлт одоо өвдөлтүүд гэсэн. Тэгэхээр тэр шинэ ингэж байдаг гэсэн. Би ингэж барай заслаа хийгээд бие нь эдгээчээд байхад чинь тэр хүн толгоогоор нөгөө би өвчтөө гэдэг тэр програм нь автоматик дахиж өөрийг ингээ өвдгөж ирээд идэг гэдэг чи одоо тэр эсн байг би өвчтөө гэж циклд орсон байгаад өвчин алга болсон ч гэсэн цикл нь ингээ яваад идэг юм ба штэ. Тэр инфламашн гэдэг юм чинь байнгын мэдээлэл тархинд очиод байгаа байхгүй. Тэр хүн өөрөө хүсэж байгаа юм үгүй штэ. Тийм штэ. Цаанаас нь ингээд явагдаад байгаа юм чинь тийм биз дээ. Тэгэхээр тэр мэдээллийг бид нар унтраах хэрэгтэй байхгүй. Эхлээ хамгийн ихний дугаарт. Автомат болсон мэдээллийг одоо товчон зарах. Одоо зүгээрээ унтраах юм биш. Тэгээд дараа нэг үлдсэн 30% буюу яг энэ бие махбодн дээр өвдөд байгаа тэр өвдөлтүүдтэйгээ ажиллахад бол хамаагүй амар болсон. Нэг үйлчлүүлэгч байсан. Ингээл зүгээр ингээд жоох ингээд дарахад та нар ёо гэж амар орилж байгаа байхгүй. Тэгтэл тэр одоо махан биенийх нь хувьд магадгүй нэг 30% л өвдөлт байхад тэр хүн 100% мэдэрч байгаа байхгүй. Ягаад гэвэл тэр мэдээлэл нь байнгын ингэж явсараад бүх бие нь өвдсөн ингээд эсн бүр өөрөө стрессцсэн ингээд бүр ингээд маш их өвдөлттэй болсон. Өчигтэй юм наатах чи шал. Нари өчигтэй юм бэ. Тэгэлгүй хаа. Тэгээд одоо нэг бид нар энэ хавдар гэж яриад байна шүү дээ. Тий. Хавдар гэд яриад байна. Энд чинь яасан дандаа стрессцсэн эсийн бөөгнөрлөд байгаа байхгүй. Дандаа стрессцсэн байгаа эс чинь мэдээж хуваагдахлаар дараа нь ямар буруу буруу эснүүд л үүсэж яваад байгаа зү. Тэд нар чинь буруу үүссэн учраас тэд нар чинь бөөгнөрч явсараад хавдар гэдэг мөвч үүсчихэд байна. Дээрээс нь бас нэг эрдэмтэн хэн билээ дэ хэлжсэн чинь хавдрын эс гэдэг чинь гомдлын эс үүд ингээд. Тэ гомдол тээж явдаг хүн. Сэтгэл санаа, бодол санаа ямар вэ? Тэр болгон чинь бас хавдар үүсгэх айгүй том шалтгаан болоод байгаа байхгүй. Энэ чинь юу гэж эсийн төвшөнд нь яригдаад. Эсийн өөрчлөлт шүү дээ хавдар гэдэг чинь. Тэр Германы эрдэмтэн 1900 хэдэн онд билээ. Хүний бие эдээс хүчил төрөгчгүй болохоор хавдрын эдээс болчдөг л үгүй. Уран судлаа гаргах юм биш үү? Уг нь миний бие эдээс байсан даанч тэгээд яасан ч үлээ болоод хавдрын эдээс болчдөг. Нэг тийм судалгаа би хаач үлээ уншижсэн. Тэгэхээр бид нар сэтгэл санаагаа тайван байлгаад бодлоо удирдаад дээрээс нь амьсгалаа хүчил төрөгчдөө гүйцэд аваад
Мэдээж дээрэс нь бидний одоо гадны нөлөө байгаа шүү дээ. Хоол унд байна, дасгал хөдөлгөөн байна гэл одоо биемч болгоны ярьдаг. Тэр бүхнийг хийгээд зохицуулаад явах юм бол унтаж идэх тийм ээ. Явдал суудал бүхнээ зохицуулаад эхлэх юм бол эрүүл байх боломжтой. Эрүүл байна гэдэг чинь бидний анхны одоо төлөв байдал шүү дээ. Эрүүл гэдэг чинь тийм. Эрүүл үжиж эрүүл ухаан гарна шүү дээ гэдэг чинь үнэн шүү дээ. Өвчтөн хүн яаж эрүүл сэтгэх вэ тийм биз дээ. Өвдөд байгаа хүн юу яаж тэгж бусдад туслах вэ? Бусдын юм хийх вэ? Ажил дээр ч төвлөрч чадахгүй шүү дээ. Сайхан ажиллаж чадах өвчтөн хүн ууртал байна шүү дээ. Тэгээд түрүүн чиний ярьснаас одоо өвчтөй хүн тэр өвчнөөсөө анхаарлаа өөрийнхөө амьсгал дээр авчна гэдэг чинь өстой тэмцэл юм байна. Тэмцэл үү? Яг тэгж тэмцэлтжээс зүгээр эрүүл дээр наадгаж яриа сурчмаар юм байна. Угаасаа тийм. Тийм байна. Гэтэ энийг бол үнэхээр хийж чаддаг болдог. Хүн үнэхээр гайхалтай юм л шүү дээ. Хүний бие махбод гэдэг чинь үнэхээр гайхалтай юм л. Тэгэхээр тэр 70 хүрэх гэж байгаа тэр их хүртэл хийгээ сурч ингээд боддоо. Хөөхин тэгээд тэр хөдөө иддэг хүн болохоор дата мата аавн тэр чинь бас л мөнгө өрж байгаа шүү дээ. Энэ бичлэгийг үзэхийн тулд яалтчгүй дата хөдөлтөж авдаг. Тэр болгонд мөнгө зарж байгаа шүү дээ. Тэрийг өдөр болгон сонсож байна. Өдөр болгон дата хөдөлтөж авч байгаа. Тийм ээ. Хэцүү тэр хүний юмыг сонсвол бас хэцүү юмнууд хэцүү байгаа. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө төлөө агуу томсож байгаа. Тэгээд би тийм хөдөө байгаа тэр хүч мөгчд нэг хайхтар тэгж үн мүнийг яриасаа яахгүйгээр аль болох зүгээр бас тэр хүнд маш их том зардал гараад улам их зардал гараад байгаа учраас өөрийнхөө төлөө тэмцэж байгаа тэр сэтгэлийг нь бас нэг урамшуулад аль болох юмудаа хямдхан төрөхөд боддог. Гэхдээ нөгөөтэйгээр би хэрвээ хүнд үнгүүгээд үнгүү өгөөд тахлаар хүн үнгүү болгочтой юм байна. Үнгүү мөн цэнийг өгдөгтэй яа л хэрэг бүр яа тийм байдаг. Тэр ихч мэдээж сургалтын үнийг төлсөн. Дараагийн бусад янз янзын юмнуудыг би аль болох үнгүү өгдөг. Яг л тэр хүн өөрийнхөө төлөө үнэхээр тэмцэж байгаа. Тэр нь үнэхээр гайхалтай. Тэгээд Монголын маань хөдөө байгаа улсууд өнхөрхий хаа байсан хэмтгээс хүртэл хүн ордог шүү дээ. Онлайнаар оролцдог. Тэгэл хажуугаар нь техникээ мэдхгүй, зүүмээ ажиллаж мэдхгүй гэл айгүй хол янз янзын байгаа. Тэгэл яг та тэднэртэй тэгэл аль болох цаг гаргаад яриад заагаал хажуугаар нь баг техникийн хүртэл зааж өгч байгаа юм чинь яаж ашиглах вэ? Ингэхтэй тэгстэй юм зааж өгч яаж. Тэгжээс тэр хүн амьслын таслыг хийх боломж нь бүрдэж байгаа. Гэт яриад байвал ярих юм зөндөл байгаа гэх. Зөндөлээ тийм. За. Ямар гайхалтай юм бэ? Жаргалаа. Тэгвэл хоёулаа ярилцлагын төгсөлд хүмүүстэй нэг гоё амьсгалын дасгал заагаад өгчих юм уу? Юу нь яг яаж амьсгалах хэвчээ чи тэр нэг заагаад өгчих. Яг яаж амьсгалаад байх юм? Одоо яг хамгийн эхний нэг одоо алхам гэвэл бид нар ихэнх нь яг энэ цээжэсгэр амьслаа гэдэг байхгүй юу? Тэгэл болоо. Тийм байгааз. Тийм бэ. Нэр гидсүү баг явахгүй шүү. Тий. Тэгэхээр би хүмүүсүүдэд хэлэхдээ хевлэгээр эхэлж амьслаад үзэж гэж хэлдэг байхгүй юу? Хевлэгээр эхэлж амьслаад яах юм? Хевлэг гэхэлэр яг та өөрийнхөө ахар суул аарцаг тийм ээ? Яг тэрэн дээрээ төвлөрж агаад аарцагныхаа булчинг судлаад гүнзгий амьсгалахдаа яг хевлийнхаа тэр хэсгээр хэлж амьсгална гэсэн. Хевлэгээр амьсгал. Цээж нь хөдлөхгүй зөвхөн доогоороо. За одоо би бодод амьсгалаа авах юм уу те? Амьсгалаа авч явахдаа аарцаг яг тэр хевлийн хэсгээ одоо тэлэх маягаар гэсэн даа. Тэрөө булчин чангарчвал явахаа бичнэ. Тийм учраас суллаа тэрийг ингээд тэлээд гэсэн. Тэгээд дараа нь дээшээ нэ цээж руугаа ууш руугаа эртлээ ингэж бүр гүнзгий амьсгалах юм бол маш удаа гүнзгий амьсгалж чаддаг. За тэгээд дараа нь амьсгалаа гаргахдаа айж ухнаа буцаагаад доороос нь дээшээ гаргах юм. Арцагнаас үл. Яа, одоо баг тэгжилж болно л доо. Одоо доороос эхлээд айж ухаан гаргаад байна гэсэн бас дахиад. Одоо шаар гэж бодох юм бол доороос нь эхлээл дүүргээл агаар дүүргэж тэгэл гарахтаа дахиад доороос нь ингээл шаарыг хаагаад явна гэсэн үг биш үү те? Яг шаар шиг гэсэн шаар гарч агаар ороход түнбийдэг агаар гарахад
шаарнгаад шилжиж шүү дээ. Тэгвэл дээрээс нь ингээд хийгддэг юм байна уусаа. Эндээс доошо бас нэг явахгүй байна амьсгал. Харин тий. Яг л сая чамаг Жил хэлчихсэн чангасан учраас чангасчлахаар доош авахгүй байхгүй. Тэгэхээр бид үүтэ доотлон бучин сулж өгнө гэсэн үг эхлээд. Энэ бол зүгээр л хамгийн анхны зүгээр нэг эхлэл техник нь л гэсэн. Өчигтэй амаа. За хоёлаа тэгэд хүмүүс одоо энэ доогуур тэгээд хүмүүсийн комент комментиг унших завгүй амар ярианда алаад бүр яриулга орцсон бэ. За хүмүүс асуулт авах юм бол манай жаргалын фэйсбүүкээр бичээрэй. Жаргал мэдээж ажил хийдэг, хажуугаар нь онлайн юм хайн зав багтай гэсэн ч өөрийнхөө боломжоор хариулах. Үнэхээр ямарваа нэг эрүүл болъё гэсэн сонирхолтой ах юм бол жаргалын амьсгалын хичээлд нь хамрагдаарай. Тэр жаргалтай холбогдсон. Миний нөгөө нэг фэйсбүүк нэг эрүүл мэндийн нууц гэдэг нэртэй. Монголоор бичсэн байгаа эрүүл мэндийн нууц гэдэг тийм фэйсбүүк пэйж хуудас байгаа. Тэрэн дээр ороод ирсэн байхад ерөнхийдөө тэгээд дараагийн юм хаалттай групп руу холбогдож болно. Эсвэл надтай шууд холбогдож болно. Тэгвэл эрүүл мэндийн нууц гэдэг пэйж нь холбогдох юм бэ? Би тэгээд линкийн доор оруулчих тий. За өнөөдөр жаргалтай орчод ийм гоё сонирхолтой юм ярьж өгсөнд баярлалаа. Мэдээгүй маш олон зүйлийг мэдэж авлаа. За өнөөдрийнх нь ажилд амжилт хүсье. За баярлалаа. Маш их баярлалаа. Баяртай. Дараагийн хагасаа үзэх баяртай.